шууд нүдэнд харагддаггүй ийм одоо асуудлуудыг хөндөх гэж бол биднээс бол илүү ер нь бол хичээсэн байгаа. Намайг Цэнтбүрэг гэдэг. Би уран бүтээлч куратор мэргэжилтэй. За энэ төслийн хүрээнд бол би хэд хэдэн цуврал бүтээл хийхээр бол ажиллаж байна. Миний цуврал бүтээлүүдийн гол субъектууд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэр бүлийн тухай ийм сэдвийг бол хөндөж бол ажиллаж байна. Би өөрөө бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Тэгээд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч хийж явдаг ийм хүн байгаа. Яг нийгэмд алхам тутамд ямар тийм ялгарлан гадуурхалтыг үзэж явдаг вэ? За тэгээд тухайн одоо хүүхдийн ялгарлан гадуурхалтыг амсаж байгаа байдал нь бас асран хамгаалагчид болон гэр бүлд нь бол ямар шүү одоо тийм байдлаар тусдаг вэ гэсэн ийм нөхцөл байдлыг бас ер нь тусгаж харуулъя гэж бодсон байгаа. Фотомонтаж төслийн тухайд бол яг фотомонтаж урлаг гэж ярих юм бол 100 гаруй жилийн түүхтэй юм урлаг байгаа. Монголын хувьд бол фотомонтажийн хувьд бол бас шин гэж ерөнхийдөө үзэж болно. Шинээр зураг авалт хийхгүйгээр хүн одоо уран бүтээлч өөртөө байгаа гэрэл зургийн архивыг ашиглаж тэгээд 10 жилийн өмнөх зураг ч юм уу 5 жилийн өмнөх зураг ч юм уу хооронд нь эвлэлдүүлэн уялдуулж нийгэмд хэрэгтэй юм мессежийг өгч байгаа гэдгээр бол маш тийм давуу талтай байдаг. Доктортой хөгжлийн зорилгоудын тухай бол их л ерөнхий ойлголттой байсан гэж хэлж болно. Тэгээд энэ төслийн хүрээнд бол нийт 17 зорилгоудаа нэг бүрчлэн бас мэддэг боллоо. Бас яг энэ бүтээлүүдээрээ дамжуулаад бид энэ доктортой хөгжлийн зорилгоод болон хэнийг ч үлдээх үү гэдэг энэ одоо концепцийн хүрээнд бол ингээд энэ мессежүүд бол илүү хүчтэй тархаад олон нийтэд хүрээд ямар хүмүүс орхигдоод байгаа, ямар хүмүүсийг бид нэр ингээд магадгүй жоохон дутуу ойлгодгийн те. Тухайн хүүхдэд бол үйлчлэгээ, дэмжлэг зүйлүүд нь бол одоо юу гэдэг стандартын дагуу өгдөж байх хэрэгтэй гэж бол би бол үздэг. Тэгэхээр тийм нөхцөл байдал бүрдээсэй гэж маш хүсэж байна.